За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр генийн дэлгүүрийн уншлага хийгдэнэ. За 1994 оны 4 сарын 3-нд төрсэн энэ хүний генийн 4 гол дэлгүүрийг уншъя. За эхний дэлгүүр нь генийн дэлгүүр 21 байна. Миний амьдралын ажил буюу миний хийх гэж ирсэн зүйл юу вэ? Та энэ дэлхийд эрх мэдлийн байр суурьнд байхаар ирсэн. Энэ танд таалагдсан ч байггүй ч бай. Генийн хувьд, генетикийн хувьд таны сайн сайханд чухал ач холбогдолтой. Та хэд их буулт хийж эсвэл альвааг хяналтандаа байлгах гэж оролдох тусам байглаас зайсан эрх мэдлээ алдаж амьдралдаа бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадахгүй төрнө. Иймд таны хувьд энэ хоёр хүчин зүйлийн тэнцвэрийг олоход тасралтгүй суралцах нь гол нь. Таны хувьд мөнгө санхүүгийн талбар дээр онцгой бэлэгтэй тул мөнгөний хуулийг ойлгох нь маш чухал. Эдийн засгийн тухай нарийн мэдлэг ойлголттой байх албагүй ч мөнгө санхүү ба бизнестэй холбоотой бусад хүмүүсийн хэрэгцээ шаардлага хэв дадлыг ойлгодог байх шаардлагатай. Та баг хамт олныг хариуцсан ажиллахдаа хамгийн хүчирхэг, аз жаргалтай байдаг. Энэ нь гэр бүлээс авч явахаас эхлээд томоохон байгууллагын аль нь ч байж болно. Эрт орой хизээ нэгэн цагт та хүрээлэн буй нийгмээсээ тодрон ялгарах нь гарцаагүй. Өөрийн жинхэнэ боломж, потенциалыг хүлээн зөвшөөрч чадвал таны хүртэх ёстой хүндлэл, хүлээн зөвшөөрөл өөрөө ирнэ. За ингээд яг тухайн хүний ингээд дэлгүүрийн уншингууд бүр зан чанар ч юм уу. За тэгээ бүр таньж мэддэг бол ингээд амьдралынхын туулал тий бүр яг байдаг. За энэ хүн бол миний таньдаг хүн болохоор бүр яг л хэлж байна. За хоёр дахь дэлгүүр, генийн дэлгүүр 48. Миний хувьсал буюу миний суралцах гэж ирсэн зүйл юу вэ гэж. Таны ур чадвар бэлэг авьяас овсгоо самбаачлалын 48 дахь бэлэгт гүн бат суусан. Энэ авьяастай хамт нэгэн агуу айдас ирдэг тул тэр хоёр эртээ сэлэн мэт байдаг. Амьдрал танд даван туулж чадахгүй нөхцөл байдлуудыг илгээхүй гэдгээс та айдаг. Энэ айдас дунвал өөртөө аюулгүй хяналтанд байгаа мэдрэмж өгөх ур чадвар нөөц бололцоог бий болгох гээд та маш их шаардлагагүй цаг хугацааг өнгөрөөх вэ. Та хизээч ийм байдлаар амар амгалангаа болохгүй. Таны айдас юу ч байлаа гээд түүнд өөрийгөө өшөө бэлтгэх шаардлага байхгүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Та үргэлж яг одоо цагт бэлэн байдаг. Юу ч байсан эхлүүлсэн л бол шаардлагатай нөөц бололцоо хэрэгтэй цагтаа гарч ирнэ. Та өөрийнхөө мөн чанарт итгэх хэрэгтэй. Аливааг тодорхой байлгахад асар их эрчим энерги зарцуулахын оронд тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөхөд агуу хүч байдгийг та олж нэ. Амьдрал тодорхойгүй бөгөөд та бол тодорхойгүй байдлын мастер нь. Таны хувьд түүнийг тэмрэн авах хангалттай. За энэ дээр бол ингээд заавал энэ хүний дэлгүүргээр би уншиж явах төдийдөө бас нэг ухаарлыг авлаа. Юмыг ингээд маш тодорхой болгох гээд заавал ард нь гарах гээд ингээд зуураад хүчлээд байдаг. Тэрний оронд яг байгаа байдлыг, бодит байдлыг бодитоор нь хараад хүлээн зөвшөөрчөд бол маш гоё суларч ирдэг. Энийг бол бүр яг би өөрөө мэдэрсэн. Тийм болохоор хүлээн зөвшөөрөл гэдэг бол хүний амьдрал маш чухал байдаг. За дараагийн дэлгүүр нь генийн дэлгүүр 38. За мэдээж 64 дэлгүүр байдаг. Энэ дэлгүүр болон одоо хүн болгонд давтагдаж таараа. Тэгэхээр ер нь бол сонсохын төдийд бол таараа ер нь бол сонсоход л ингээл уншихад бас хүнд маш их цаагаараа мэдээлэл нь сэргэж даалт нөлөөллийг бол хүнд өгч байдаг. Гений мэдээлүүд нь сэргдэг гэсэн үг. За 3 дахь дэлгүүр нь миний цацрал буюу намайг эрүүл байлгадаг зүйл юу вэ? Таны эрүүл мэндийн нууц бие махбодоор хийх зүйлсээс шалтгаалдаг. Та биеэ хөдөлгөж, бие махбодынхоо хязгаарыг тогтмол сорьж тэлэх шаардлагатай. Ингэж өөрийгөө шахахгүй бол биет нь маш амархан хатаж хорч ийн. Үүнээс гадна таны хувьд сүнсээ тогтмол шалгаж сунгах зүйлд
өөрийгөө зориулах хэрэгтэй. Та жинхэнэ нөөц бололцоогоор цацрахын тулд хүндэтгэлийг үлгэрлэх хэрэгтэй. Хүндэтгэл таныг маш өндөр тэмүүлэлтэй хүмүүстэй холбох код төдийгүй бусдаас таныг ялгаж харуулдаг. Энэ утгаараа та замд таарах салхи шуургыг даван туулах дотоод хүч чадлаа олох хэрэгтэй. Та ганцаараа байхдаа ч энэ хүч чадлаа олж сурах хэрэгтэй. Гэсэн хэдий ч хүндэтгэл гэдэг амьдрахад маш гайхалтай талбар тул та эцсийн ялалтаа байгуулахад шаардлагатай хангалттай хүч чадлаа түүнээс авах гэж. За энд бас нэг гоё зүйл гарлаа. За бие махбод бол ер нь тогтмол ажилуулж явах хэрэгтэй. За энэ бол хүн бүхэнд хамгийн чухал ойлголт. За дараа нь сүнсээ тогтмол шалгалж одоо сүнснийхээ хөгжлийг илүү анхаарах хэрэгтэй. Энэ бол яг одоо хүн болгон тэрчлэн сүнс гэж юу юм те, сүнсний талаарх мэдлэгийг одоо маш эрэлттэй байнга аваад байдаггүй. Ер нь нэг сонирхдаггүй. Яг тууллаараа цагаа тулсан үедээ ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар ингээд судлах мэдэх тэр цаг нь болсон үед бас сонирхоод байдаг. Тэгэхээр энэ сүнсний талаарх энэ мэдээлэл бол бас сонирхож явах нэг нь тийм том зүйл шүү гэдгийг хэлмээр байна. За сүүлийн генийн дэлгүүр 39. За миний зорилго буюу надад дээд сэтгэл ханамж өгөх зүйл юу вэ гэж байна. Таны амьдралын далд зорилго хаа явсан газартай гал цогийг бадраах. Таны ажил бусдын доторх гатсан зүйлийг сэрээж аливааг шинэ өөр арга замаар хийхэд бусдыг өдөөхөд оршино. Амьдралынхаа төгсгөлд аливааг өдөөж өөрчлөлгүйгээр хүрвэл өөрийнхөө амьдралаар биш нөхцөл дүүлгийн сүудэрт энэ амьдралаа үрсэн хэрэг. Үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд ямар арга зам ашиглах нь хамаагүй. Таны дотор амь амьдрал буцалтын нэгэн адил бусдад энэхүү мэдрэмжийг хүртээх нь чухал. Амьдралын зорилгоо биелүүлэхийн тулд ямар нэгэн санаа зорилго байх албагүй. Ердөө зөв хийж байгаа үед хүртэгддэг мэдрэмжтүүд юм. Та жинхнээсээ амьд хөгжил хөөртөө байхдаа зөв зам дээр явж байгаагаа мэддэг. Юугч битгий үлдээ. Бага эцсийн киловатт эрчим энерги бүрэн зарцуулбал түүнийг эргээд хэдэн зуун нугалж болно гэж. За тэгэхээр ер нь бол хүн ингээд өөрийнхөө хамгийн тухтай, хамгийн аз жаргалтай, хөгжилтэй, тийм өөрт гоё санагдсан зүйлээ хийж явах үед бол тэр хүнээс хамгийн дээд энерги ялгарч идэг. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн яг өөр лүгөө ухаж орох хэрэгтэй. Би юунд дуртай юм? Би ямар үед хамгийн аз жаргалтай байдیں۔ Би юу хийхээр баярлтیں۔ Ямар бэлэг авахд баярлтیں гэд өөртөө холбоотой ингээд маш олон зүйлийг өөрөөсөө асууж өөрийгөө бүрэн тань. Тэгсний дараа ой сайхан аз жаргал гэдэг зүйл яг дотроос ч ундардаг шүү. За ингээд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.